Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ийн сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн давгаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрэ Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Царай Мото болон Ааш Мото Айрын нар хамтран хүргэж байна. За найруулагчаар Чинбат ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр өрөөтэй Mobicom хамтран ажиллаж байна. За мөн балга бүрээс ирж хүч Maya брендийн коллаген витамин С-тэй ус хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. Hot Topics нэвтрүүлгийн эхний болонгаараа бүгдээрээ өчигдрийн даваа гарагийн Hot Topic нэвтрүүлгийн YouTube-ийн комментоор эхэлцгээе. За цэрэн долгоор NP7SR гэдэг хэрэглэгч сайн уу 3А та нартай амжилт хүсье. Газийн зурус гэхээр л тэнд нэг тийм сахалтай сахалгүй хүмүүс дайтаж байгаагаар төсөөлөгддөг гэж комент хийсэн байна. Ялчгүй нөөсөл үед Израиль за тэгээд Грета Тюнберг гэд мөн баха нэр нь тий. Барьцаалагдлаа гэд нэлээ их ярьлаа л да бит хоёр. За Болор Кристал ингэсэн байна. Өглөөний минь 2 ари ёстой бужигнсан викенд болж өнгөрлөө. Та хоёртойгоо адилхан мэдээ хараад л за энэ мэдээ Google Trend-д орох байх та. Чанагдаж байгаа боодог байна гих мэт боддог болсон байна лээ гэсэн байна. За бид хоёр ч бас бүр нэг тийм донтоо болцгооч тийм байна. За энэ мэдээ орох бол орохгүй л гэж баг ингээл ванга шиг за энэ орох юм байна. Тэгснэ маргааш нь хэлсэн бидтэй гэж хоорондоо тий. Гэхдээ яг ингээл бодонгоо зарим мэдээ бас үнэхээр орох хэмжээний юм шиг мэдээ заримдаа орохгүй тохиолдол. Тэгэхээр олон нийтийн сонирхол гэдэг бас их сонирхолтой тийм. Юун шуурж байгаа. Маш жижигхэн юмд шуурж бас болно. Нөгөө талаар газын талд, зурсын талаар олон хүний амир шатж явах заримдаа орж ирдгүү ч юм уу. Маш сонирхолтой. Тэгээд олон нийт юу одоо шуурж ин тэрийг л одоо Hot Topics хүргэндээ. Ер нь ажиглаад хахад ихэвчлэн сөрөг мэдээлэл асар их хурдтай шуураад их юм тий. Энэ ингээд энэ их тренд дундаас нэг эерэг мэдээ олдчихгүй байгаад байгаа байхгүй юу? За энэ хэсэг мэдээ хүргэнэ. За. Бепо Жулия гэдэг хэрэглэгч яг 35 минутын өмнө дсэн байна л да. Та хоёрын өглөө бүрийн Ямааны мах халуун дээр нэг инээдтэй дуу хоолоогоор өдөр маань эхэлж өдрийн туршид толгой дотроос гардаггүй хөвгчлөлтөө яриагаар амьдрал илүү сонирхолтой болдог шүү. Манай Калифорнид илгийн юм болж байна. Манай ангийн Филадельфия охины бичиг баримттай хүүхдийг ICE ачаад нутаг буцаасан байна. Аймаар байна. Энд бурхан минь гинэ. Одоо нөгөө яг Лос Анжелест одоо энэ дэгдээд нь штэ тий. За харин тийм. За энэ одоо Лос Анжелест болж байгаа үйл явдал үргэлжлэл бас явж байгаа. За түүнтэй холбоотой ганц хоёр мэдээ орж ирсэн байна. Өнөөдрийн онцлог мэдээнүүд Hot Topics-ийн Google Trend дээр сүүлийн 24 цагийн тэргүүлж байгаа мэдээнүүдийг сонирхуулъя. Португал, Испани гэдэг хайлт хөл бөмбөг сонирхдаггүй Америк нэгдсэн улсад хүртэл 200 мянган хайлтаар тэргүүлж байна. За түүнтэй тагаад энэ одоо Португал, Испани хоёрын тоглолт болсон. Энэ тухай сонссноо? Гүү. Одоо л сонсъё. Одоо сонсъё. За энэ 2019 оноос хойш Nations League гэдэг Европын одоо хөл бөмбөгийн холбоо гэж байгаа UEFA за үндэстнүүдийн хоорондох тэмцээнүүдийг жил болгон зохион байгуулдаг юм Nations League гэдэг юм тэмцээн зохион байгуулдаг болсон. Европын холбооны 55 улсууд шигшээ багууд хоорондоо жилийн турш тоглодог бүр лиг байгуулж байгаа. За ер нь яагаад энийг байгуулах болсон шалтгаан бол одоо нөхөрсөг тоглолтууд гэж байдаг штеп. Улс орны шигшээ багууд хоорондоо нөхөрсөг тоглолтууд хийх болдгоо. Гэхдээ нөхөрсөг тоглолтууд нь тийм үзэх юм багтай гэх юм уу жоохон тийм хүмүүс үзэхгүй жоохон ашиггүй байгаад байсан тул ер нь энэ нөхөрсөг тоглолтуудыг л хийгээд байдаг. Заавал хийх хэрэгцээ байгаа болохоор нөхөрсөг тоглолтууд хийдэг юм лиг байгуулъя гэд 18 оноос хойш ийхүү лиг жил болгон зохион байгуулж байгаа. Тэгэхээр Европын холбоо үнэхээр азтай. Одоо хөл бөмбөгийн дэлхийн аварга юм уу Европын холбоо дэлхийн аваргач нь 4 жилдээ нэг удаа болдог бол жил болгон дунд нь Nations League гэдэг юм тэмцээн зохион байгуулагддаг болж байгаа. За энэ тэмцээний эхний ялагчаар нь бол Португал улс тодорч исэн. За түүнээс хойш 5 удаагийн аварга тодорсон ийхүү энэ 2025 оны одоо Nations League-ийн авраг шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. За энэний финалд нь бол үлдсэн улсууд нь л Португал, Испани гэдэг хайлтаар орж ирсэн ойлгомжтой. Энэ хоёр үлдсэн ойлгомжтой байх та. За нөгөө домогч байх уу аимшигтай байгаа Испани шүү дээ. Испани гэдэг улс нөгөө Европын аврагт төрүүлсэн Ламин Ямал за тэгвэр өдөрдүүлсэн гайхамшигтай багийн эсрэг Португал шигшээнийхөө тоглолоо. За Португалийн шигшээний гол одоо л мэдээж хэрэг нөгөө Яма. Яма ёо.
Яма гэж мэднэ үстэй. Гүг гэдэг байгаа. Нөгөө Яма хэрэг Яма. Ямагийн нэрэнд өргөлж яригдчихэдэг. Кристиано Роналдо. Роналдо зүгээр эсэнгүү энэ тоглолт бол үнэхээр гайхалтай бас үзүүштэй тоглолт болж өндөрсөн байна. За энэ тоглолтын дээр Роналдо голцсон. За ингээд Португал ялагдаж явж хагаад 2-1 харьцаатай ялагдаж хагаад нэмэлт одоо сүүлийн бас нэлийн цаг дуусах мөч ойрч хад Роналдо гол хийснээр тэнцээд энэ хоёр пенальт түшиглээд за Португал инхүү ялсан. За Португал ялсан. За тийм учраас энэ Роналдо бас ингэж хэлсэн. Одоо энэ чинь Ламин Ямал гэх супер хот гарч ирж байгаа шүү дээ. бас залуу тий. Тэгсэн чинь одоо нэг нь 16 17 таа нөт нь 40-тэй шүү дээ. Роналдо 40-тэй Роналдо инхүү улсаа бас дахин нэг цом хөргүүлж байна. Роналдо залуу хүмүүс төвчээртэй байх хэрэгтэй. Жохон төвчээртэй чанд сайхан ирээдүйн чинь гэрэлтэй гэж. Яг гэж хэлсэн. Тэгж хэлсэн. Young talent need patience, bright future ahead гэж яг ингэж хэлсэн. За тэгээд Роналдо өөрөөр хэлбэл би хэдий 40-тэйч энэ удаа минийх байлаа гэж одоо хөөргөөгөө хэлсэн байна. Гэхдээ энэ одоо тэмцээний финалийн гол бол Роналдо байгаагүй. Хайлтаар Нуно Мендеш гэдэг хайлт илүү орж ирсэн. За ерөөс Европын хөл бөмбөг сонирхогч бүх улсуудаар Нуно Мендеш гэдэг хайлт сүүлийн 1-2 удаа бол байнгын тэргуунд байлаа. Нуно Мендеш гэдэг бол Португалийн тоглогч. За ийхүү Ламин Ямал яагаад гэрэлтэж чадаагүй шалтгаан Нуно Мендештэй холбоотой. Ламин Ямалыг ажиллагаагүй болгосон. Маш туршлагатай энэ одоо хамгаалагч. Ламин Ямалыг хамгаалсан. За ингээд Ламин Ямал гэрэлтэж чадаагүй. Дээрэс нь Нуно Мендеш финалийн тоглолтын дээр өөрөө гол оруулаад Роналдогийн оруулсан голын дамжуултыг өгснөөр хамгийн гол ажлыг Нуно Мендеш хийсэн учраас их орж ирээд байгаа юм байна. Зөв. Ерөнхийдөө бол одоо Португалийн тоглогч юм биш үү тоглогч нь. Тэгээд энэ би одоо бодоод байна л да. Ямар их ливгүүд болд энэ айл хооронд нь бэлтгэлээ хийгээд айл хооронд нь эдгээр чи амьдртын за бодод за Champions League гэж Premier League гэж за энэ чинь зөвхөн Англи дээр Premier League байгаа шүү дээ. Тэнгүүд тэр нөгөө Испанич Ла Лиг нагаа, Италид Serie А нагаа тийм. За ингээд тэр лигүүд нь за нэмээд дэлхийн авраг за 4 жилд нэг удаа хичээ тийм үү. Тэгээд нэмээд дахиад юм Nations League байд юм. Дахиад зөндөө тэмцээн байдаг гэж үстэй. Үгүй яг байгаль да Club World Cup гэж байгаа одоо багуудын ер нь үндсэндээ ихтэй хоёр ангилж болох юм шиг надад санагдчих. Нэгдүгээр клубүүдийн тэмцээн гэж байгаа. За Nations League бол улс үндэстнүүдийн шигшээ багуудын хоорондох тэмцээн гэж хэлж болно. Шигшээ багуудын хоорондох ихэнх одоо мэргэжлийн хөл бөмбөгчд бол клубтэй л тоглолтуудаа ихэнхдээ хийдэг. Аврагуудын лиг, улсынхаа лигтэй ингээд тоглож байгаа. Гэхдээ шигшээ багтайгаа тоглохын тулд, дасахын тулд нэгнийгээ дадлах зайлшгүй чухал байдаг. Ийм хийхин тулд нөгөө үсрээл нөгөө нөхөрсөг тоглолт хийгээд байдаг. Тэгээд тэр нэг тийм явж өгдөггүй болохоор ийм одоо байнгын тоглолттой Nations League гэдэг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байлээ. Жухам. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл. За британчууд бол үнэхээр reality show-сыг арт түмэн гэлэхэд бол ерөөсөө хилдэхгүй зүгээр өдөртөл заавал нэг шоу орж ирээд байгаа мó хайшаа. Дэлхийгээс өрний юм нөгөө entertainment салбараар 10 20 жилээр төрүүлсэн юм шүү. Би тэгж боддог болчиход байна. Үгүй одоо чи бодлоо 60 жил үргэлжилж байгаа цуврал нь штэ тэр улсад чи одоо тэгэл бодох. За тэгсэн чинь одоо өнөөдөр ямар одоо тренд орж ирсэн бэ гэхээр Love Island гэдэг нэртэй reality show-ны одоо оролцогчдын танилцуулаад эхэлсэн. За одоо найруулагч ингээд бикинитэй жухам гоё хоёр хүүхнийг өгөх байхаа зургийг өгөх байх. Би одоо хараа сууж л да. За тэгээд яг тренд рүү оронгууд ингээд Love Island тэр Love Island тэр гэсэн ингээд хүмүүсийн нэр нь орж ирээд оролцогчдын танилцуулсан. За тэгэхээр Love Island бол манай тэнгисийн эрэг 2 4 7-той ер нь нэг жанр нэг за ганц бие залуучууд нэгэн одоо тийм үү хаус дотор хамтдаа амьдраад за хасагдахгүй тулд хоорондоо хослох ёстой. Гэхдээ тухайн хосон саллаач гэсэн дараагийн хүнтэй хослчих юм бол хасагдхаасаа аврагддаг гэж би ойлголоо л доо. 2015 оноос хойш үргэлжилж байгаа энэ шоу бол үзэгч ихтэй. Гэхдээ өнөөдрийн яг энэ түрүүний нөгөө тренд дээр орж ирсэн хүмүүс дундаас энэ одоо Софи Ли гэдэг 29 настай бүсгүй бол хүмүүс их онцолж байна л доо. Энэ бүсгүйн хувьд гал ингэж нөө пөргөж үлээдэг нэг тийм үзүүлбэр байгаа гэдэг шүү дээ. Нэг ингээл амар их гал үлээдэг. Ийм үзүүлбэрээс болоод нүүр нь сорвтоод ингээ гимтцсэн юм байна. Тэгэнгүүт бид нар ч одоо ингээд биен дээр сорив тогтонгууд ингээ идэх зүгээр идэх хүн байна. Идэгдгүү килоид буюу ингээд нөгөө илүү нэг тийм бамбаагаад томорч идэгдэг сорив бас өөр төрлийн сорив байна. Тэгсэн чинь Софи Ли гээд одоо энэ улаан бикинитэй энэ гой үзэсгэлэнтэй бүсгүй яг энэ хавь нэлээд том сорвтой байна л да. Гэсэн чинь британчууд болохоор за одоо тий ингээд гадаад үзмжээр нь энэ хүүхнийг их хайгаад нүүр ам нь ёо энэ найруулагч одоо зургийг нөхцөний хардаа. За ингэж харамсалтай түлэгддэг байх гэж тий. Харагдаж байна чам дээр.
За одоо би энэ чи надад бол энэ жамбаа бол нэг бикини дээр хөөхөн. Чамд зөвлөө бикинийг л харуулдаг байгаа байна л да. Тийм. За. Британд даяар 2 тэрбум хандлттай байдаг энэ шоуны одоо ингээд энэ удаагийн улирлынх нь оролцогчдын хувьд бол Софи Лиг яах аргагүй хүмүүс сонирх чинь нэн ялангуяа одоо нүүрэн дээрээ тийм үү гадаа төрхөн дээр нэм том сорвтой болцсон энэ бүсгүй хайраа олж чадахгүй юу гэж их сонирхоод байгаа юм байна л да. Эвгүй төлөгдсөн байна. Харин тийм аа килоид хэр бүр ингэ нөө бамбайгаад сорвжчихсан байгаа тийм ээ. Энэ 2 тэрбум үздэг гэсэн нь юу гэсэн бэ? Тэгсэн 2 тэрбум хүний хандлт авдаг. Ийм том шоу юм байна. Нийтдээ гэсэн үг. Тийм нийтдээ. 16-аас 34 насныхны ерөнхийдөө голчлон үздэг. Тэгээд нийтдээ 2 тэрбум гаруй удаа стрим хийгдсэн байт юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад манай нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр ураатай Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom-ын зээлийн нөхцөл илүү таатай, илүү уян хатан болж шинжлэгдэжээ. Яаж шинжлэгдсэнийг ярьж өгье. За гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, интернет төхөөрөмжгээд өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрэгтэй бүхнийг нэг зээлийн гэрээгээр багцаар нь авах боломжтой болсон. За хиймэл оюун суурилсан одоо хэрэглэгчдийн зээлийн эрхийг тооцоолоод хамгийн өндрөөр тогтоодог болсон байна. Хамгийн наривчлалтаар 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнд хүссэн төхөөрөмжүүдэд авах боломжтой. Ямар ч хүүгүй нэмэлт төлбөргүй болохоор үндсэн төлбөр бол хуваагаа төлөө явж ийн гэхээр ерөнхийдөө бол дарамт багтай энэ нэг зээл авчлаа гэдэг зээлийн дарамт байхгүй. Тэгээ урьдчилгаа тэг хувь 10%, 35%-аас сонгоод 6, 12, 24 сарын хугацаатаагаар хуваан төлөх нөхцлөө өөрөө бас хүссэнээрээ тохируулан сонгох боломжтой байна. Бүх төрлөөр маш уян хатан нөхцөлтэй байна шүү дээ. Урьдчилгаа ерөөсөд төлөхгүйгээр та эхлүүлж болно. 10%, 35 гэдээ сонгоод за буцаж төлөх нөхцлөөдөөс 6, 12, 24 гэдэг сараар энэ аль болон өөртөө тохиромжтой нөхцлөөр сонгох боломжтой. За Mobicom-ын дугааргүй байсан ч Mobinet Woo-гийн хэрэглэгч бол та зээл авах хэрэгтэй. Та Mobicom-ын одоо Woo болон Mobinet-ийн хэрэглэгч бол Mobicom-ийн л хэрэглэгч гэсэн үг юм байна. За эсвэл Mobicom-ийн шинэ хэрэглэгч болол тэр дараа одоо бас энэ зээлэнд хамрагдах боломжтой шүү гэдгийг дуулгахад таатай байна. За тэгэхээр өөртөө ойр байгаа Mobicom-ын салбарт хандаад зээлийн эрхээ тогтоолгоод хүссэн төхөөрөмжөө хамгийн таатай нөхцлөөр аваарэ. За Mobicom-ын дугаартай бол 22 руу залгаад дэлгэрэнгүй мэдээллийг уцаар аваарай. Харин өөр оператороос залах бол урд нь 1800 хийгээд 22 руу залгаарай. Манай нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр ураатай Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hotopix нэвтрүүлэг үргэлжлэн дараагийн сэдвийг бүгдээрээ татъя. Дараагийн бодог Лорен Томаси гэдэг хайлт Америк нэгдсэн улсад 20,000 хайлттайгаа, Австралид 20,000 хайлттайгаар тэргүүлж байна. За Лорен Томаси гэдэг хүн бол одоо Америкт болж байгаа хамгийн том үйл явдалтай холбоотой бас нэг нэр гэж хэлж болно. За энэ бол Калифорнид болж байгаа бослого. За Калифорнид болж байгаа бослого ерөөсөө дуусах хараахан болоогүй. Нэмээд хүч нэмээд дөнгөж саяхан одоо энэ Лос Анжелесын босгоход 700 марин буюу тусгай одоо тэнгисийн цэргийнхнийг холбооны засгийн газар оруулах тушаалд гарын үсэг зурсныг одоо BBC онцлсан байна. За ийхүү одоо уржигдэр хэдэн өдрөөс хойш юм гаргийн оройноос эхлээд байгаа. Үргэлжлээд байгаа энэ одоо бослого ийхүү бас улмал одоо яагаад байна? Газар аваад байна. За зөрүүлээд Трампыг танаа ахыг одоо Калифорни мужийнхан шүүхт өгсөн байлээ. За энэ шүүхт өгж болдог. Яг тэгэхээр шүүх бол төрийн бас нэг том бүтэц. Энэ нь бол тусдаа одоо засгийн газар болон ерөнхийлөгч тусдаа ажилтгийн бас нэг гоё жишээ нь энэ болов. Нэгийг хянжаадаг тийм. За ингээд ерөнхийлөгчөөс шүүхт өгнө гэхээр хүмүүс гайхаад байж мэдгүй. Засгийн газрыг шүүхтэж ялж болдог. Тийм жишээнүүд зөндөө байдаг тийм. За ингээд ер нь бол нэлээд өрнж байна. Гэхдээ энэ дунд нэгэн одоо онцгой видео хүмүүсийн анхаарлыг татсан байна. Лорен Томаси гэдэг Австрали одоо сэтгүүлч бүсгүй яг сурвалжилж байгаа видео сурвалжиж хахад нь онцгой тохиолдол гарсан. За манай найруулагч одоо видеог өнгөх хахад Лорен Томаси гэдэг Австрали бүсгүй яг ингэ бослого болж хахад нь очиод тайлбарлаж исэн чинь цагтаа одоо энэ бослогын одоо оролцож байгаа цагтаа нар хүмүүс лүү одоо Ирзиний сумтаа буугаар буудаад байна, сумаар буудаад байна гэд Лорен Томаси танилцаад тайлбарлаад дүнгэж байжсэн чинь нэг цагта гарч ирсэн зөв зүгээр байжсэн очингуудаа буудаад. Нөхөж будчлаа штэ. Бууд зайр нь үнэн амар зэрлэг. Сэтгүүлч бүхний будчлаа. Тэгээд энэ та нар сэтгүүлч будчлаа штэ гэдэг орилолдоод ийм бичлэг нь одоо интернетээр тараад байгаа юм байна. За энэ одоо та бүхэн хэрэг үзсэн бол энэ одоо буудулж байгаа сэтгүүлч бүхний нэр нь Лорен Томаси юм байна. Австрали гаралтай. За тэгээд энэ чинь одоо ингээд сэтгүүлчдийн хүртэл буудлаа гэдэг ийм асуудал үүсгээд
хүмүүс хайгаад байгаа юм да. Ирзэнэн сум хэдий ирзэн гэж байгаа чиг боловч эн чинь биед бол гимтэл учраа шүү дээ. Яг хөлрүүн л 90 булчинлал буучих шиг боллоо. Яг тэгээ буудангууд нь нөгөө камермен зүгээр буруу хараад камертаа гүйчлээ л дээ. Энэ надад энэ бичлэгийн бас нэг сонирхолтой санагдсан. Одоо ингээд энэ ч зогсож байгаа цагдаа. Энэ зогсож ирсэн нөгөө зүгээр ямар ч огцом хөдгөө хийгээгүй байж явж хахад нь гинт шийдснээ очингууд ингээд будчихж байгаа байхгүй. Тэр тэгээд шийдвэр нь үнэхээр хачин санагдлаа. Надад харин тийм зүгээр л сэтгүүлч байсаар харсаар яж дээ. Харж ирсэн. Йоо энэ гэдэг ямар амар юм бэ те. Магадгүй дотроос нь өдөөнд төрхөрж байгаа юм болов уу? Одоо сайн мэдэх юм алга. За Трамп бол Трамп тэнгисийн цэргийг оруулна гэсэн үнэн байжээ гэж чулуун бодлогосонд орж ирсэн. 700 тэнгисийн цэргийг оруулахаар шийдвэр гарсан байна. За ингээд Калифорни мужи болон Лос Анжелест инхүү бослого ерөөсөө намжихгүй байгаа даа. Дараагийн мэдээ 2000 гаруй үндэсний гвардийнхан байгаа гэсэн мэдээлэл сүүлд өвдсөн. Тэгвэл нэмээд 700 тэнгисийн цэрэг ороод ингээд 3000 гаруй хүн болох нэ тий 3000 гаруй албаа агч. За дараагийн мэдээлэл маань Өмнөд Солонгосын домогт одоо энийг бол алдарт гэхээс илүү BTS-ийг бол домогт гэж хэлэхэд бол хэлсдэггүй бах тий. Домог. Тийм BTS ч одоо тэгэл одоо Солонгосын соёлыг арай шин төвшөнд дэлхийд дахинд гаргаад ирлээ л дээ. За BTS-ийн за би зөв санаж ивэл одоо энэ чинь 7 гишүүнтэй Өмнөд Солонгос ч одоо нөгөө Умард Солонгостойгоо яг цэрэг дайны байдал нь намжаагүй бай эцэслэн шийдэгдээгүй буюу гал зогсоох хилцээрээр зогсцсон байдаг учраас өмнөдийн бүх эрхтэй хүмүүс албан ёсоор цэргийн албах үүрэгтэй байдаг тийм үү? Ёстой хинч мултрах баг боломжгүй шахав те. За энэ 7 гишүүний хувьд одоо төр улстай оруулсан одоо гавьяа шагналаа үнэлүүлээд мултрна гэсэн яриа ингээд нэг хэсэг яваад за тэгээ ингээд фэнүүдийн дотор ч гэсэн те одоо ингээд манай BTS ихнийг ингээд одоо энэ цэргийн үүргээс нь чөлөөлчихөө эдгээр чинь ингээд дэлхийд бидрийг тахалж байна гэх мэтчлэн явж исэн тухайн үед нь болохоор BTS-ийн өөрсдөө төрүүлж мэдээлэлгээд бид нар ном ёсоор нь эр цэргийнхээ албыг хаана гэд за тэгвэл эхнээсээ ингээд цэргийн албаа нэр төртөгөөр хаагаад одоо халагдаад байна. За тэгээ халагдж байгаа энэ үед нь одоо хамгийн сүүлийнх нь гişүүд болох V, Jungkook, RM болон Jimin нар удахгүй яг цэргийн албаа хааж дуусгах гэдэг нь л та. Чи 3 жил хаадаг санаад байна. 2 жил гаруул юм шиг үү. Яг юун дээр бол ингээ 3 жил гитсэн байдаг хэрнээ халагдаад гарахтаа 2 жил хэдэн сар гитсэн байт юм билээ. За тийхээр одоо ямар мэдээлэлээр орж ирсэн бэ гэхээр энэ одоо BTS-ийн гарч ирээд юу хийх вэ? Гарч ирээд гин ямар халагдаж ирээд хэрэгт орох нэгэ бурхан минь уучлаарай. Энэ хүн ингэж л дотроо бодож явдаг би гэрчл. Энэ ариугонд бүр нэг сайхан гоё заа. Амттай юм шидэд өгчлөө шүү сая. За 2025 онд BTS-ийн одоо 12 насных нь ой тохиож байгаа. Тэгэхээр яг энэ BTS-ийн 6 сарын 13-наас 14-ний хооронд BTS Festa гэдэг маш том одоо төрсөн өдрийнхөө баярыг хийд юм байна. Тэгэхээр энэ жилийнхэн төрсөн өдрийн баярыг илүү далайцтай, илүү томоор хийнэ гэсэн ийм мэдээлэл цацагдаад за тэгээд BTS-ийн орж ирээд байгаа юм л да. Би одоо яг Indian Express.com-ыг хараа сууж байна. Энэ дээр болохоор зөвхөн тэр Gyeonggi аймгийн Gyoyan гэдэг хотод болох яг энэ одоо фестивалд нь 20 гаруй үзэсгэлэн нээгдэнэ гэж байна шүү дээ. Бүр зөвхөн BTS-ийн төрсөн өдөрт зориулсан тэр одоо энэ арга хэмжээнд 20 гаруй үзэсгэлэн нээгдэн. За тэгээд одоо гэрлийн шоутай гэж байна. За BTS-ийнхний авсан бүх одоо шагналуудыг тавьсан Trophy Zone гэдэг ийм бүстэй байна. Бодвол хүмүүс тэнд нь очиж нэг зураг авах болж болох бах тий. За тэгээ BTS-ийнхэнтэй холбоотой урлагийн үзэсгэлэн нээгдэн гих зэрэгээр энэ үзэсгэлэнт нь 13 орны 20 уран бүтээлч оролцож байгаа гэх зэрэгээр ингээ ялчгүй дэлхийн хэмжээний л уран бүтээлч тийм аа. Чи BTS-ийн ерөн дуунуудын сонсдог уу? Би тэгэхээр BTS-с юу яддаг штэ. Айгу одоо чинь би сүүлд одоо нэг Jin гэдэг юу нэт юм аа. Жин гэдэг одоо хамгийн хөгшин гэдэг байхгүй юу? Хөгшин гэж эднэр дундаа шүү. Би хөгшин гэдэг үг хэлэхээр уучлаарай. Энэ хүмүүс загнаад идэм билээ. Сокжин гэдэг Жин гэдэг одоо гишүүн нь саяхан юунд орсон Netflix-ийн нэг юунд орсон reality show-нд ороод пүү тэр хүнийг яг тэр reality show-ныхаа яагаад энэ Сокжиныг ингээд юу Kian 84-ийн шоунд оруулж байгаа юм бэ гэсэн чинь продюсерууд нь Жиний ийм сонин ийм өвөрмөц харизмыг ерөөсөө солонгосчууд ерөөсөө мэдэрч чадахгүй байна. Энийг бид нар харуулах гэсэн юм а гэд тэгж тайлбарласан байхгүй гэсэн чинь үнэхээр өвөрмөц харизмтай за яадаг вэ гэсэн чинь ингээд яс бат заяа. Тэгээ үнэн зүрүүд тэгээ ингээл ямар нэг юм зүгээр өөрөө дуу аялаа шал арчаад байна заяа. Нэг тийм нэг зогсоо зөгөө хөдөлмөрч айгүй тийм мундаг залуу байлаа. За Гоксагийн залуу мундаг байна штэ BTS-с урам авах залуу
буюу долон гарч ирэндээ MJ-д ийм ухамсартай олонний танил их байгаасаа да гоё юм аа гэсэн байна. За Жүүндагийн BTS домог болчихсон юм уу хаа. Би ч одоо ч дууг нь сонсдог гэд өнгөрсөн юм шиг ярьсан гэд хэлж байгаа шиг байна те. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлгийг барилга уурхайн аагаас яа хөрлөх бүх төрлийн багаж хэрэгслийг ProShark их дэлгүүрээс худалдаж аваарай. ProShark их барилгын дэлгүүр дэмжин ажиллаж байна. За, уул уурхайн багаж хэрэгслийн их дэлгүүрийн жил бүр уламжлалт болон зохион байгуулдаг зуны хямдрал 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байна. Зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарч, сонгогдсон бараанууд 80 хүртэл хямдарсан байна. Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт та гарын билеттэй за мөн хүссэн бараагаа онлайнаар захиалаад хөрвүүлээд авах боломжтой шүү. Утасны дугаар нь 7718 11 11 байна. 7718 11 11 ProShark их барилга уурлуурхайн бүх төрлийн багаж хэрэгслийн дэлгүүр дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За, Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. BTS хайлтар бас тэр нөө Google Trend-ээр Солонгостой дээгүүр орсон баг шиг байсан тийм. За, тийм бол бид нар Солонгосоос холдохгүй Moon Seo-young гэдэг хайлт 5000 хайлтаагаар Солонгос дэргүүлж байна. За. Moon Seo-young. За, энэ нэрийг цээжлээд авах хэрэгтэй удахгүй гарч ирэх супер одж байж магадгүй хараахан алдарт гараагүй. За түүнийг бол айны гэдгээр нь алдартай нэртэй юм байна. Айны гэдгээр нь бас хүмүүс мэдх юм байна. За айны мөн гэж нэрлэдэг юм байна. Айны мөн. Айны мөн гэдэг энэ хүн хоёр асуудлаар хоёр зүйлээр хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа юм байна. За Black гэдэг лейбл Солонгосын компани одоо Teddy лейблтэй хамтарсан ийм шинэ одоо хамтлагийн төсөл явж байгаа. За энэ төслийг бол All Day гэж нэрлэдэг байгаа. All Day гэдэг төслийн 5 гишүүнтэй за ийм хамтлаг шинээр байгуулагдаж байгаа. За энийгээ зарласан. За энэ одоо нээлт нь бол хараахан болоог 6 сарын 20-оор болно гэж хэлсэн. Тэгээгүй мөртлөө олон анхаарал татаад ирсэн. Яагаад гэвэл айнытай холбоотой. За айныг бүгдээрээ харнаа. Айны бол аль хэдийн хэр хөөрхөн охин байна. 120 мянган дагагчтай Instagram дээр болцсон ийм хүн байна. За энэ хүн одоо All Day гэдэг энэ хамтлагийн нэр нь хараахан тодорхой болоогүй ч магадгүй. Эсвэл All Day-рээ явах сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн энэ хүн хамтлагийн гишүүн дуучин. За ингээ од болгож байна. За Солонгост бол ийм өөрсдийн гэсэн хэллэг байдаг шүү дээ. Idol гэж нэрлэдэг. За одуудаа Idol гэж нэрлэдэг. За нөгөө талаар Chaebol гэдэг бас нэршил байдаг. Chaebol бол хамгийн одоо Солонгосын одоо хамгийн баян тасалсан баян тэр бомбнууд байдаг. За ийм гэр бүлүүдээ ийм гэр бүлийн одоо өв залгамжлагч нараа Chaebol гэж нэрлэдэг. Ани бол хоёулаа. Ёо. За ингээд амар Солонгосын түүхэнд анх удаа Chaebol Idol гарч ирж байна гэдэг ийм яриагаар гарч. Ёо. Алид зургийн хараад идэ. Нэр нь тэнгисэн гинэ. Энэ чинь царайлаг Idol дээрэс нь тэр бомтой юм байна. Мөн Сүүён гэсэн үү? Мөн Сүүён. Чийжлээд авсан шүү. Энэ удахгүй бас нэлээд юм дуулах. Яг тэгэхээр олон хүмүүсийн анхаарлыг маш ихээр татж байна. Анхны Солонгосын Chaebol Idol гарч ирж магадгүй гэж ярьж байгаа. За ингээд энэ Мөн Сүүён гэдэг энэ бүсгүй бол өөрөө Shinsegae гэдэг Солонгосын маш том конгломерат компани одоо үд залхамжлагч юм байна. Охин юм байна. За Shinsegae гэдэг бол одоо Солонгосын duty free олон дэлгүүр хайпермаркетуудыг эзэмшдэг компани нь гэр бүл манад ч хүртэл мэдэг танигдсан ийм ардын эзэн гэр. Моолууд байгаа шүү дээ. Моолууд байгаа. За янз янз duty free, за тансаг зэрэглэлийн дэлгүүр хувцс. За тэгээд одоо түрүү хэлсэн ийм ардын бас эзэмшигч. Жишээ нь нэг ийм ардын эзэмшигч. Ийм ардын зүгээр. Ёо миний ус ёо ямар ч хамаагүй миний ус осч шүү дээ. Ямар ч зүгээр нэг жижиг эзэмшигч нь ийм ард гэж. Тэгээд ийм том одоо супер одоо баян гэр бүлийн охин өөрөө шийдсэн. Би од олно гэж. Гэтэ үнэхээр хөөрхөн одоо нөгөө хөөрхөн охин байна. Би яг нөгөө ийм хөөрхөн хүүхнүүдийг хараад юу гэж хэлмээр санагддаг гэж насаараа өөрөө цүнхээ өргөх ёсгүй хүмүүс байна даа гэж тэгж би тайлбарладаг байхгүй юу? Чи одоо төрхтөө угаасаа цүнх өргөдөггүй төрсөн хүн. Харин тийм нэмээд айдл болно гинэ. Тийм байна. За тэгэд яаж байгаа вэ гэхээр хүмүүс ийхүү Энигээд байн хайж байна. Мөн Сёён гэж байн гайж байна. За ингээд одоо яагаж байгаа вэ гэхээр маш өндөр хүлээлттэй болж байгаа. Бас ингээ анхаарлын төвд ахаар сул тал байгаад байдаг. Бөө хүмүүс одоо ингээд дуулж чадахгүй, үнэхээр дуулж чадахгүй, бүжиглж чадахгүй бариад идчихдэг. Солонгосын ерөөсөө л тийм хүмүүс. За нэг тийм тал байна тий. Тэр тал дээр. Ямар ч байсан Солонгос даяар инх одоо Chaebol Idol
хүлээж аваа. За яах нь ямар дуудуулах нь ямар алдаа гарах нь гэж та нүдэ. Хөөе би ч гэсэн хүлээж ийн энд бүр. Одоо юу н гарангуут бисээ нэрийн чэжлээд авчлаа. Одоо юу н дуу н гарангуут шууд үзэн тэ чамд хэлнэ за. Ааха. Чайбол айдлыг та хоёрын нэг нь дүүгээ болгооч гэсэн мэн дүүрэн их зэ. За их хурдчихгүй. Ёо за та авда би найртай. Чи эрхий гаргач би ингэж. Би. За. За нэг дүүдэ боллоо. Хоп. За ингээд аригу өнөөдрөөс эхлээд чэбол айдл дүүтэй боллоо. За биширдэггүй. Аюутгүй биширдэггүй. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Холливуудын бас л одоо сүүлийн үед алдаршаад байгаа сэтгэлээрээ алдаршаад байгаа Сидни Свиний дахин тренд дээр орж иржээ. За Сидни Свинийг бит хоёр өмнө нь ярьжсэн сайхан том сэтгэлтэй. За тэгээд усанд орсон одоо ванныхаа усыг савнд шингээгээд савн болгож гаргаад өнөөх савн нь чухан борлуулалтаар зарагдаад уссан байлээ шүү дээ. Үнэндээ бол угаацсан шүү дээ. Бид нар савнга бие угаацсан усыг угаац гэдэг угаац зарсан чинь зүгээр тэр угаацыг авч унна. Хүмүүс угаацыг авч нүрээ угаагаад байсан шүү дээ. Угаацыг авч нүрээ угаах гэж уралддаг ийм л бүсгүй те. Зургийг өгнө. За Сидни Свини яагаад тренд дээр орж ирсэн бэ гэсэн чинь одоо болохоор мэрэгжлийн боксчин Кристи Мартин гэдэг бүсгүйн одоо дүрийг одоо намтарчилсан кинонд бүтээж байгаа юм байна. За Сидни Свинигийн хувьд өөрөө болохоор сүүлийн үед яг энэ одоо тийм мэрэгжлийн боксчинд авраг байсан энэ эмэгтэй дүрийг бүтээхийн тулд бие махбод нь хэрхэн өөрчлөгдсөн талаараа вариэти сэтгүүлд өгсөн ярилцлаган цацагджээ. За ер нь бол заяо. Одоо ингээл эн чинь бүр ингээл би өмд хамдандаа багтахаа байсан, маш их таргалаад би өөрийгөө таньхаа байсан, хөх минь томорсон, өгзөг минь томорсон гэж би ярьцлагаар уншчихл амар бүдүүрцэл юм бодохгүй юу. Би дотор би нөгөө килограмыг хараагүй байхад мэдээг нь уншаад суучдаг тийм болсон чинь 13 кг л нэмсэн юм байна л та. Сидни Свини. Тий. Тэгэхээр 52 кг жинтэй бүсгүй хувьд 13 кг нэмээд 65 болно. Энд чинь өөрөө бараг 65 см өндөр хаа. Тэгэхээр ерөнхийдөө тэгж айхтар бүдүүрсэн юм бол огт байхгүй. Гэхдээ өөрийнх нь хувьд өмднийх нь расмер дөрөв юугаар өгсөн гинэ дөрөв тоогоор. Тэгээд яг энэ бол миний хувьд маш хэцүү байсан. Би ийм нэг өөрчлөгдсөн. Гэхдээ би одоо өдөрт заяа 3.5 цагийг боксер хичээлэхэд зарцуулсан гинэ. Тэгээд боксер гэж 3.5 цаг хичээлчихэд нэмээд жин нэмхийн тулд идчихсэн. Яагаад жин нэмэх гэсэн? Нөгөө дэлхийн аварга боксчныхоо жинд нь үрж тоглох гээд байхгүй да. Дүрийг бүтээж байгаа юм чинь. Тэгээд Кристи Мартин гэдэг энэ эмэгтэй болохоор 1989-өөс 2012 оны хооронд заяа 23 жил шахуу одоо эмэгтэй мэрэгжлийн одоо боксing тавцанд эмэгтэй одоо энэ өөрийнхөө жиндээ босоо явсан ийм аварга юм байна. Америкийн тамирчинтэй энэ жил 56 настай. Тэгээд энэ одоо аварга явсан тамирчны намтарчилсан бүтээл Сидни Свини буюу манай том сэтгэлтэй бүсгүй маань тоглохын тулд 13 орчим килограмм жин нэмээд байгаа юм гинэ. Тэгэхээр удахгүй одоо бид нараас Сидни Свинигийн тоглосон энэхүү одоо киног нь удахгүй дэлгэцээс үзэх байхаа гэж бодож байна. Яа Сидни Свинийг тэгэхээр бас шинэ өөр өмсгөөс харж магадгүй. Гэхдээ сая тэр нэг трейлерний хажууд зогсож зургийг харуу. Уржгаар хар үстэй. Шаал өөр болцсон биз дээ. Сидни Свини юу? Тийм. Алуу найруулагч дахиад зургийг өгөх нь үү? Би тэрийг хараагүйсэн. За хамтран ажиллагч энэ хооронд танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүч Maya брендийн коллаген витамин С-тэй ус хамтран ажиллаж байна. За коллаген Maya-гийнх нь намайг айгу муу зан сургачжээ. Ажил дээр авчираад нөгөө Maya-гийн ус байнга байгаадсэн шүү дээ. Би чи одоо тэр юу электролиттэй ус нэх уулаа, коллагентэй ус нэх уулаа. Одоо би Maya уумар санагдаад яг нөгөө тасчт юм. Тэгэд гол нь амт нь их гоё зөөлөн. Нэг тийм нэг зөөлөн. Ялангуяа нэг жоохон биемээ нэг тийм хэцүү өглөө байдаг да. Тэр үед бол тэр коллагентэй ус нь бол гулгаал орж байгаа юм чинь. За коллаген бол уургийн нэг төрлөө. Хүний биеийн уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг. Тэгэхээр ер нь коллаген витамин С-тэй нэгдснээр илүү хүчирхэг коллагеныг бий болгодог. Тэгэхээр яг одоо болохоор бит хоёр коллагентай витамин С-тэй Maya-гийн усыг танилцуулж байгаа. За Maya-гийн усанд би ч бас муу зан сурсан гэж хэлж болно. Ер нь ингээд усыг нэг төрлийн ундааг ч юм уу усыг уухаар бас нэг юм хитрхи чихэрлэг санагдаад байдаг болсон. Гэхдээ хит одоо дан ус уухаар бас яг нэг юм ядгүй одоо би тэгээд ууг нь шингэлж уудаг. Гэхдээ л бас жоохон сахар нь их юм шиг санагдаад байдаг зарим өндөө. Харин Maya ус бол бүр яг нэг юм эвтэйхэн ингээд нэг хүний зөөлөн тэгсэн мөртлөө нэх гоё нэг тийм эвтэйхэн хамттай ус те. Нялуун биш те. Огт нялуун биш. Тэгсэн мөртлөө бас тийм зугаатай гоё тийм хамттай гэх юм уу?
Магадгүй ингээд нөгөө одоо би ярил л да шартсан үед ч юм уу те шууд ингээд ус уухаар нэг тийм зураад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг бол маягийн ус бол зүгээр ингээд гулгаал орж байгаа юм шиг надад бол санагдсан. Зөвхөн надад шүү. Тэгэхээр эмэгтэйчүүд төдийгүй ирчүүч бас хөөхөн байхын тулд коллагентай усаа хэрэглэхийг маягийн санал болгож байна. Яа. Царай муутай биш байхаар шийдлээ. Мая усаараа царайлаг болсон гэж рекламад тоглож байгаа чинь. За сонсож байгаа бол аваарэ бодож үзээрэй. Энэ бүр маркетингийн амар том бүтээгдэхүүн явж штэ энэ ариг ингээд. За коллаген арсыг толгор уян хатан өнгөлөг байлгаж арсны чиглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг. За бас мөн яшсыг хэврэгших хугарахаас хамгаалдаг гэдэг олон талын ач холбогдолтой. Зүгээр нэг таны цангааг тайлах гоё амттай уус биш. Эрүүл мэндийн юм цогц бодлохоор хэрэгжүүлж байгаа гаргаж ирсэн бүтээгдэхүүн бол Мая ус. Тэгэхээр ус хумсыг бэхжүүлээд те хугарч гэмтгийг нь багасган эрүүл ургалтыг бас дэмжнэ. Тэгэхээр Maya брендийн коллаген нэмэх витамин С-тэй ус нь хүний хэрэглээнд илүү ойр хялбар аргаар алдагдаж байгаа коллаген нөхөд зориулагдсан мөн уухад бит хоёр төрөнөөс хойш хилээд байгаа маш таатай амттай. Энд ингэсэн байна шүү дээ. Зэнд нэм хишиг дэлгэр их зөөлөн аятайхан амт дажгүй удаг нүрэж угаачдаг гэсэн байна. Оо за. За уугийн үнэхээр жаргаж уудаг. Ёстой гоё усаа дурлаа салхай байсан бүх одоо төрлийг нь уудаг даа гэсэн байна. За оюун ханд бямба гэд хэрэглэгч Maya бидний өдөр тутмын хэрэглээ гэж бас бичсэн байна. За тэгэхээр үнэхээр та амсаад үзээрэй. Бид хоёр бол батлан даана. Гоё юм тийм зөөлөн гоё амттай ус бол Maya усаа. Maya water гэдэг та бүхэн Facebook-аас хайгаарай. Лайк дараарай. Facebook пэйж нэгээ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин хамтран ажилламаар байвал дэлгэрэнгүй мэдээллийг утсаар авмаар байвал 8869 4849 гэдэг дугаарлуу залгаарай. 8869 4849 манай нэвтрүүлэгтээ балга бүрээс ирж хүж өрөөтэй Maya брендийн коллаген, витамин С ус хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За хот пикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Ингэсэн байна. Манай айрын хөтлөгч том сэтгэлтэй сайхан бүсгүй шүү гэсэн байна. Заавал уншиж өдөр. За үнэхээр сайхан сэтгэлтэй, том сэтгэлтэй шүү. Манайх орж ирээд. Өөр энэ надад комент нь доошо гүйчлээ. Өөр нэг комент хийсэн. Ари коллагентай ус уугаад гоё болцсон байна гинэ. За одоо аль арийн вэ? одоо чамайг л хэлж байгаа хта. За баярлалаа. За дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоё. Солонгосын тухай ярьж ирсэн бол одоо түүнээс холдохгүй. Бүгдээр Япон руу явцгаая. За. Twice гэдэг хайлт Солонгост Японд 20,000 хайлтаар тэргүүлж байгаа өчигдрөөс хойш. Twice гэж сонсч ирсэн үү? Хамтлаг л гэж би бодлоо. Тийм, Twice гэж хамтлаг байдаг юм байна. Би одоо сайн мэдгүй. Twice хамтлаг трендд орж ирж байгаа хоёр шалтгаан байгаа юм байна. Тэг яагаад Японд орж ирээд байгаа юм гэсэн чинь Twice ууг нь Солонгос гаралтай хамтлаг юм байна. Би Японых гэж бодсон чинь гэхдээ энэ Япончууд Солонгосчууд чинь бас их нарийн. Гэт хаана хамтлагаа зарах вэ гэдгийг айгуу сайн тооцдог. Тэгээд жишээ нь одоо Blackpink чинь Lisa нөхөө те Таиланд гэдэг санаж байна. Гэх мэтчлийн юм өөр улсын гишүүдийг албаар бодлогын чанартаа оруулж ирдэг. Харин Twice хамтлаг 9 гишүүнтэй 3 нь Япон юм байна. 3 Япон гишүүнтэй 5 Солонгос гишүүнтэй 1 Тайван гишүүнтэй ийм Twice октын хамтлаг гэдэг юм байна. За энэний хамгийн алдартай дуу нь юу гэлээ? За нэг алдартай дуутай ер нь мэдэх хүмүүс бол байгаа хөө амдах бах. Тэгэд ийм олон Япон гишүүнтэй уучраас Японд бас нэлээд алдартай байна. Twice хамтлаг. Бисээ чамаг эдний алдартай дуу нэг л тэгэхээр дуулж үзүүлэх гэж байгаа юм бах гэж бодлоо шүү. За дуулж үзэж болно болно. Тэгээд за Twice хамтлагийн тоглолт Японд бас хийж байгаа аялал тоглолт хийж байгаа энэ одоо оны 7 сарын 19-ноос 20-ны хооронд ийм This is for гэдэг тоглолт хийж байгаа гэдэг Япончууд энийг сонирхоод үзгээд хайгаад байгаа юм байна. За энэ цоошин 360 гэдэг тийм тайзны тийм юутай концепттэй цоошин маягийн юм тоглолт болох гэж байна. За ингээд мэдээж хэрэг Японоор бол нэлийн хийдэн фэнүүд нь байдаг бөгөөд тоглолтын үзгээд бас хайж байгаа бол Twice хамтлагтай бас нэгэн холбоотой нэг сэдв сүүлийн үед бас яригадаад байгаа нь G-Dragon. За Big Bang гэж бас Солонгосын алдартай хамтлаг байдаг. За домог. Жинхэнэ утгаараа домог уу те. BTS-ийн өмнөх домог нь. За Big Bang-ийн G-Dragon Twice-ийн одоо Япон гишүүн Санаатай үерхэж байгаа тухай яриад байгаа юм байна. За. Санаа Minatozaki гэдэг. За энэ хоёр ингэсэн байна. G-Dragon өөрийнхөө Instagram хуудсан дээр энэ Twice-ийг
ингээд тухай бичээд, пост бичээд тэрэн дээр ганц санааг л тагилчиж бусдыг харагдсан. Ер нь тэгэл бас энэ хоёр ингээд юу яагаад байгаа юм бэ? Хүмүүсийн анхаарлыг татаад энэ хоёр үерхэж байгаа юм биш үү гэсэн тийм яриа байгаа юм байна. За гэхдээ G-Dragon-ы төлөөлөгчд бол албан ёсоор тийм юм байхгүй гэж одоо зарласан. Гэхдээ тэгж хилээд цаагаар сумаар амьдрал үсгэсэн байдаг. Төлөөлөгчдийн үгэнд итгэх хэрэггүй. Ямар ч байна. Хүний сэтгэл бол жолоогүй. За энэ бүсгүй хөө энэ ч амар хөрх юм шүү дээ. Би бүр амар гэдэг үгийг хэлэх дургуулдээ. Гэхдээ энэ үнэхээр үзэсгэлэнтэй нүд мөд нь одоо нөгөө янзаг гэдэг лөө. Янзаг шиг тий. G-Dragon чи ямар учиртай байлаа. Нөгөө нэг юм эмээ шиг ховц өмсөж яваад байдаг мөн биз дээ. Эмээ шиг гэдэг чинь тэр чинь бас учиртай гэсэн шүү дээ. Ер нь нөгөө олонний нүдэн дээр гарахаас айхаа айцтай гэлүүдээ. За тэг яг G-Dragon-ы одоо Big Bang-ыг сайн шүтэн биширдэг Солонгосын фэнүүдээ сайн хэлж мэдэх бах. Би яг тийм юм олж уншснаас биш би яг баттай бол мэдэхгүй байна. G-Dragon ч одоо Солонгостой бол ялчгүй маш олон дууны артал продюсераар 80 зохиогч, үг зохиогчор нь ажилласан ийм том дуучин гэхээс илүү бас мундаг продюсер том залуу шүү дээ. Энэ охин бол үнэхээр үзэсгэлэнтэй охин байна. Чухам. За тэгээд Twice гэдэг хамтлагч чинь санаагаас болоод бас хүмүүсийн анхаарлын төвд дагаад Японд хайлтад дэргүүлээд байгаа юм байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл за энэ одоо энэ Холливуудын частай Дэмүү яатын гэмээр 2024 оны 8 сараас хойш хоорондоо үг шидэлцлээ. Сүүл рүүгээ одоо хоорондоо хар компанид харилцан өрнүүллээ. Яванда шүүхтэр нэгээ дуудалцлаа. Хэдэн 100 сая доллараар нь мөнгө нэгцгээлээ. Эцэст нь тэгээд шүүхээс өнөөх 400 сая доллар нэхэмжилсэн маргааныг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр хоёр өмнө нь яг энэ хоёр хүний тухай дахин нэвтрүүлгээрээ хит ярьсан. За хин бэ гэхээр алдарт Black Lively гэдэг Америкийн одоо жүжигчин шаргал устай бүсгүй байдаг. Энэ бүсгүйг монголчууд Gossip Girl буюу хов чохот гэдэг цувралаар нь бас таньж магадгүй. За сүүлд бол ерөөхдөө бол Холливуудд бол нилээ одоо чанартай жүжигчдийн тоонд ордог. За тэгвэл нөгөө талд нь одоо яг энэ бүсгүйтэй хамтран тоглосон Justin Baldoni гэдэг жүжигчин найрлагч залуу орж ирсэн. За энэ дээр ариугуун түрүүнийг таамаг нэвтрүүлэг хийхээс өмнө дэвшүүлсэн. Таамаг. За чи ямар таамаг дэвшүүлээд байлаа? Үгүй энэ хин чин Black Lively бол юугаар алдартай вэ гэхээр Ryan Reynolds-ийн эхнэр гэдгээр алдартай. Ryan Reynolds бол аль хэдийн Hollywood ингээ хүлээн зөвшөөрөгдсөн супер төвчний од нэр нөлөө маш томтой. За ийм одоо нөхөртэй. Deadpool шүү дээ тий. Deadpool за ингээд Ryan Reynolds энэ одоо түүний эхнэр Justin Baldoni-тай хамт тоглоом кинонд олж хахад нь маш их хардсан. Ер нь одоо хин Black Lively ихнэр нь үнэндээ бол Justin Baldoni дурлсан юм шиг байлээ. Гэхдээ тэрнийнд нь хардаад түүний эсрэг шүүхтхийг одоо хатгсан гэж одоо TikTok-оор бас нэг энэ сэдв чинь одоо Холливуудад хоёр том шүүх хэрэг явж байгаа шүү дээ. Нэг нь бол Didi-гийн хэрэг байна. Нөгөөх нь энэ Justin Baldoni-гийн хэрэг байна те. За Justin Baldoni-г бүр энэ чинь ингээд зарим инфлюенсерүүд TikTok одоо юунууд одоо контент бүтээгчид ийм хэргийг бүр тусгаал мэрэгжил болоод бүр судлаад ингээд тэргээд харин тийм мэрэгчлүүд орог байдаг болсон те. Шүүх хурал дээр нь суугаа те. Хідэн хуудас тэмдэглэл хөтлөлөө гэнүү тэгж мөксө тэрнийгээ ингээд дэлгэж билгэж лаг ярьдаг бид бүх юм ярьдаг. За тэгээд тэрний одоо тайлбарладаг байсан нэг хүнээс нэг одоо TikTok-ч нэг би дагддаг юм. Тэр юу гэж хэлж байгаа вэ гэхээр ер нь бол Ryan Reynolds бол энэ хатгсан. Энэ хоёр ууг нь бол хоорондоо дурлсан юм шиг байгаа. Гэхдээ энэ Ryan Reynolds-ийн эгог өвдчихсэнд бол хатгсан гэсэн. За ингээд эхнэрээ түүнийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн, ажлын байранд дах бэлгийн дарамтанд өртсөн гэдэг хэрэгээр одоо юу яасан те? Шүүх одоо зарга үүсгэсэн. Тэгсэн чинь одоо Black Lively ч болохоор өөрөө те зургийн авалтын талбай дээр зохиол дээр байхгүй хэсэг дээр намайг ингээ хүчээр үнссэн л гэн надтай ингээд бүх спорны нэмэх 21 сэдвэр ярьсан л гин гих мэтчлэн гомдол үүсгэсэн тийм үү. Гэсэн чинь шүүхээс болохоор за тэл сэтгэл санаа чинь яаж хохирсноо нотлоод гэсэн чинь нотолж чадахгүй байсан болохоор хэрэгэ буцаанд татсан тухайн чи яг өчтөр урж идрэх ярьсан да. Тий. Одоо тэгсэн чинь одоо Justin Baldoni болохоор Black Lively болон Ryan Reynolds хоёрыг өөрийнх нь нэр төрд халдсан буюу гутаанд оромжилсан гэд 400 сая доллар нэхэмжлээд шүүхэд одоо зарга гаргацсан байсан чинь шүүхээс энэ заргыг хэрэгсэхгүй болгожээ. Ийхүү Black Lively болон Ryan Reynolds-ийн талынх нь ялсан гэж хэлж болно. За ингээд энэ одоо хэрэг эцлэгдсэн боловч айл ал талаас асар их хохирол амслаа. Гэхдээ
Жастин Балдоны талаас илүү бараг алдарт гарцсан маягийн болж дуусгаад байгаа шиг байна л да. Энэ хооронд Taylor Swift за гих мэт өөр олон одод Blake Lively-тэй нэрээ ингээд холбоогоо таслаад ингээд зайгаа өрөөд ирсэн тий. Энэ хоёр ч нэг асуудалтай гэдэг. Ямар ч сан Жастин Балдоны одоо 6 сарын 24 хүртэл байна уу? Давж залт хугацаа байгаа юм байлаа бас. Байгаа юм уу тий. Бүр ч яг эцсих болоогүй юм байна. Драма үргэлжилж магадгүй юм байна. За норжмаа цасч ихэр ингэсэн мэн. Аригуунгаа алан шүү манай GD юу гэж байгаа авгаа гэнэ. Би авгаа гээгүй шүү дээ. Би имэж гэсэн. Авгаа ч нэмж алуулах нэ. За энэ өрөөд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ зээлийг хамгийн таатай нөхцлөөр өрөөтэй Mobicom хамтран ажиллаа. За мөн балга бүрээс ирж хүч My Brand-ийн коллаген витамин С дуус хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио бинтигээ хүлээн аваарай. За 10 цагаар минутаас манай эфир хөгжимтөд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.